Шинжлэх ухаан таны мэдхийн од мөндөр сувгийн хүннүүгийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маргатхан бид бүхэнд бэлтгэн өргөдөг. За энэ хүн нэвтрүүлэг маань та бүхэнд NTV телевизээр хүрж байгаа. Мөн од мөндөр радио болох 83.3 107 гэсэн онцлогоор хүрж байна. Харин нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nones Town-ы хамт олон маань оролцож байна. За эхлэе. За ингээд биднийг ямар нэгэн байдлаар сонсож байгаа те үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болвол их өвөрмөц өдөр байгаа. Тэрний юу гэхээр хүннүүгийн түүхийг жил гарan ярьсны эцэст өнөөдөр хамгийн сүүлийн дугаараа хийж байгаа өдөр юм. Тэ. За тэгэхээр энэ сэдвийн маань дугаар болвол мэдээж олон таван үггүй зөвхөн төгсгөл гэсэн нэртэй байгаа юм. За тэгэхээр эртний түүхээс ишлвэл те одоо өвгдийн түүхийг үндэслэвэл монголчуудын эртний өвөг болох хүннүүн нар бол Монгол угсаатны анхны төр тусыг байгуулж Монгол улсын түүхийн төдийгөө Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд онцгой өрг гүйцэтгсэн. Тухайн цаг үеийн бол хүчрхэг эзэнт гүрэн байсан гэдэг нь бол тодорхой зүйл. Хүннүүгийн түүх гэдэг бол монголчуудад те өнгөрсөн үеийн мартагдсан түүх, мөхсөн гүрний үйл явдал биш юм аа. Тийм ч учраас өнөөдөр бид од мөндөр сувгийн хамт олон зандаах те амраахта бас ганаа гэд эдгээр мундаг залуучуудаа нийлээд нэг жилийн хугацаанд 50 дугаар буюу яг өнөөдөр од мөндөр сувгийн хүннүүгийн түүхийн 50 дахь дугаар нь. За тэгэхээр энэ болвол гэхдээ бас яг шин зүйл биш ээ. Энэ 50 дугаараас өмнө бас бид нар яг энэ бүрэлдэхүүнээрээ те өөрсдийнхөө олдох боломжийн хэрээрээ дугааруудыг бэлтгэж явуулсан бөгөөд одоо ингээд нийлээд хүннүүгийн түүхийн дугаар бол нийт 63 дугаар болж байгаад хэлэхэд таатай байна. За тэгэхээр энэ бол үзэгч та бүхэндээ од мөндрийн зүгээс барьсан энэ баг хамт олонны зүгээс барьсан одоо бэлэг гэж ойлгоорой гэж үзье. За хүннүүгийн түүхийг бол ингээд маш олон янзаар ярьлаа. 63 дугаар ярьлаа шүү дээ. Гэтэл энд бол ерөнхийдөө зөвхөн нэгэн өгүүлбэрт багтааж хэлэх. Ер нь бол хүннүүгийн түүхний өгүүлбэрт багтахгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэг өгүүлбэрт багтааж хэлэх тохиолдол гарах юм бол бид манай хамт олон бол хүннүүгийн түүхийг хүч чадал, төсвөр төвчээр, амжилт мөн хүсэл тэмүүлэл турлуулсан түүх гэж багталтайгаар хэлнэ гэж. За хүнүүнэр бол бидэнд яг юу үлдээсэн бэ? Тэд бидэнд зөвхөн газар нутаг үлдээсэнгүй те. Асар их баялаг, археологийн дурсгал, өргөлж дурсагдах, үүх түүх, ирээдүйн хойжтой хамтран ажиллах, те. Зоригтой байж тэмцэх, бат зогсох, хизээч бууж өгөхгүй итгэл найдвар, ур ухааныг өвлүүлж өгсөн юм. Хамгийн гол нь монголчууд төрт ёсны хэдэн мянган жилийн түүхтэй гэдгийг баталгаажуулж өгсөн төрт ёсны түүхтэй улс орон юм шүү гэдгийг хүннүүгийн түүх гэрчилж өгч байгаа. Тэдний түүх бол бас л ингээд яг ингээд омогшмоор багтан байгаа ч гэсэн тэр дотор бас бас дандаа дардан байсангүй. Дэлхийн томоохон эзэмт гүрэнд толгордог мөхлийн сүудэрч хүннүү гүрнийг тойрсонгүй. Хүндгэн зам туулсан олон дайн тулаан тэмцэл ард олноороо өсгөлөнд нэрвэгдэх гээд ер нь зовлон бэрхшээлийг амс. Энэ бол тэмцлийн түүх биш гэж юу тийм бас. Үнэхээр тэмцлийн түүх. Бид өнөөдөр хүннүүгийн түүхийн судалгаа дахин шин шатанд ер нь авч үзэх ёстой байгаа юм. Ингийн тулд бол манай түүх археологийн судалгаа бол сүүлийн жилүүдэд маш сайн явагдсан. Би багш хүнийхээ хувьд бол одоо яг Монголын археологч түүхч нар ялангуяа энэ хүннүүгийн түүхээр судалгаа хийдэг хүмүүст дүн 50 гэж хэлэх юм бол ямар ч эргэлзээгүйгээр 100% тавь. Тийм ч учраас өнөөдрийн түүхтэй хүннүүгийн түүх ийм баялаг болоход бол манай эрдэмтэн судлаачдын нүүрэх хөдөлмөр бас маш их нэмэр болсон юм а гэдэгт хэлэхэд таатай байна. Одоо нөгөө мандах үедээ мандаж нэрээ хэцүү байх үедээ ч хэцүү байсан гэ бид нар нөгөө дандаа мандсан үеийг дандаа ялж исэн үеийг ч юм уу эсвэл одоо нэг хүч чадлаа гайхуулж исэн бусад орныг дийлж эд хаваа гайхуулж исэн үеийг ярих юм бол энэ зүгээр л нэг юм өрөөсгөл нэг талтай юм сул ойлголох гээд. Гэтэл тэр маань алдж гин, онж гин, ямар алдаанаас болов. Тэгээд нөгөө бутарж гин тэгээд одоо ингээ баруун тишээ болон өмнө тишээ явж гин. Тэгээд тэд нар маань хэрэгцээж эргэж ирэхгүйгээр тэндээ уусаад ингээд шингээд ингээд бас байхгүй болж байгаа. Энэ болгоныг сонсоход ингээд дотор харцаагаал өмнөөс нь ингээд нулимс гараал ингээд маш хүндэл байсан л да. Зарим үед нь. Гол нь энийг бүгднгийн л ярих хэрэгтэй. Харин бүгдийг ярьж байгаа гол шалтгаан нь өөрөө бид яг эндээс юу суралцах ёстой вэ гэдэг зүйл дээр толгуурлаад очиж байгаа байхгүй юу? Өнгөрсөн үеийн түүхийг өнөөдрийн түүхтэйгээ өнөөдрийн ах амьдралтайгаа харьцуулаад ирээдүгөө дүгнэх гэдэг чинь бол ер нь бол асар том баялаг оюун санааны одоо хувь хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгэхээр хүннүүнэр мөксөн хэдийч нөлөө нь одоо ч гэсэн бидний амьдралд төсвөр төвчээрд хатуу бэрхийг сүрэн зогсоход аливаа зовлон бэрхшээлийг даван туулахад шин зүйлтэй дасан зогцоход сэтгэл санаа бие махбод
баг яг чиний ингээд дотор зүрхэнд чинь те дотор чинь өөр ингээд байгаа байхгүй юу. Магадгүй чи ингээд өөрөө мэдгүй ч байж болно. Гэтэл энэ бол нөгөө цаг уурын байдал, уугуул хүннүү нутагтаа те оршин тогтнож байгаа гэд энэ бүх зүйлийг ярих юм бол өнөөдрийн монголчууд бол хүннүү монгол байхгүй юу. Те. Тэгэхээр энэ бол мэдээж бидний те зүрх сэтгэл ч гэсэн ингээ байгаа яг бидний одоо энэ бие махбод байдаг ч гэсэн те ингээ өдөж хоцорсон энэ баатарлаг зүйлс бол те цуснд мань байна гэдэг шиг сэтгэл оюун санаанд нь төртөл байх хэрэгтэй зүйл байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж зөвхөн ингээд дуусахгүй. Цаашид чинь үргэлжлэх хувь тавилан байхгүй. Тэгээ энэ хүн нэвтрүүлгээрээ ер нь өнгөрсөн хугацаанд те хүнүүгийн түүхийн бүхий л хэсгийг авч үзсэн. Уугуул Монгол нутагтаа хэдэн зуунаар оршин тогтнож исэн тий хэцүү цагт галаа сахиж үлдсэн дараагийн эртний төр тулсуудын бүрэлдэхүүнд орж Сиамби, Жужаан гэдэг улсуудын тий нөлөөнд ороод хүннүү хэмээх нэрээ хадгалж үлдсэн эдгээр овг аймагуудын түүхийг ярьлаа. Дээрээс нь ер нь яг Европын тэнгэрийг бүрхсэн тий хүннүүгийн үр сад Атила хаан болон түүний өвөг дээдэс үр хүүхдүүдийн талаар тий ганаа хоёлоо бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Үүнээс гадна яг л нөгөө хүннүүгийн хувь заяа тэ умард өмнөд гэж хуваагдсан. Тэрний өмнөд хүннүү хан улсад дагаар ороод хожим нь тэр эртний хятадын төр тулсуудын түүхэнд тэ өөрсдийнхөө төр тулсаа байгуулах, ер нь хувь заяаны эрхэнд ямар шалгууруудыг давсан бэ гэдэг зүйлүүдийг бас давхар ярьлаа. Тэгээ тиймээс яг энэ өнөөгийн монголчууд тэ бидний одоо ингээ үүрэг хүннүүгийн түүхийн тэ энэ халдаа оноог ухаарах, арга ухаан тэ түүхийн ач холбогдлыг нь бүү мартаг. Ер нь бол мартаж болохгүй олон түүх Монгол бий. Тэр дотор хүннүүгийн түүхч гэсэн мартаж боломгүй түүх шүү гэдгийг Одмондрийн хамт олонны зүгээс та бүхэндээ ингэж хөргс юмаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тэгэхээр хоёулаа ингээд өнгөрсөн хугацаанд яг юу болж өнгөрвөө те 63 дугаар. За энийг бол нэг дугаар таймлна гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгэхдээ яг уу ингээд хүннүүгийн түүх яг юу болоод хувирваа гэдэг зүйлийг ингээд нэг товчхон байдлаар ярил л да те. За тэгэхээр Эртний хятадын Жоо улсын үедээ Муван Цэньрун гэдэг тий химэх нохот рун гэдэг аймаг руу довтлсон байгаа байхгүй. Тэгээд довтлонгуудаа 4 цагаан чон 4 цагаан буг олзолж авсан байдаг гэж. Тэгэхээр энэ бол яг л яалчгүй монголчуудын болон хүннүү нарын өвөг дээдсийн тухай ярьж байгаа түүх гэдгийг Ягаанбаатаргоо тодорхой дурдсан байдаг. Тэгэхээр энэ яг ямар учраас энэ үйл явдал болсон юм бэ? Энэ үйл явдал нийтийн тооллын өмнөх 940 онд болж байгаа байхгүй. За тэгэхээр энэ оныг ингээ сайн бодоод үзэх юм бол энэ хүннүүгээс 700-аас 800 жилийн өмнөх үйл явдал болж байна. Энэ нь хүннүү нарын хувьд одоо бид нэр Чингис хааны түүхийг ярьж байгаа юм шиг цаг хугацааны түүх байгаа байхгүй тийм үү? Тэгэхээр бид нар нөгөө хүннүүгийн өмнөх те модон шаныгоос өмнөх 1000 жил гэж яриад байгаа энэ үйл явдал маань ер нь тэнд яг ингэ төр тус байсан юм уу? Үгүй юм уу? Эсвэл зүгээр овг аймаг явсаар агаад модон шанийг үед хүннүүгүрэн байгуулагдсан юм уу гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Гэтэл энэ дээр чинь хамгийн том зүйл нь юу вэ гэхлээр Монголын түүхийг үечлэл гэж байгаа тийм аливаа түүхийг үечлж хувааж авч үздэг. Энэ үечлэл дотор тийм яг энэ цаг үе маань ураг төрлийн байгууллагын үе. Ураг төрлийн байгууллагын үе дотроо тийм ингээ палеолит, месолит, неолит гэх ингээ зөндөө явна шүү дээ. Хүрэл зэвсгийн үе. За хүрэл зэвсгийн яг энэ цаг мөчид болвол тийм нөгөө хүрлэр зэвсэг хийцэн, багаж техник хийцэн учраас тийм аймгийн холбоо гэх түүхэнд яваад байгаа. Гэтэл энэ аймгийн холбоо гэж нэрлэдэг байгаа энэ өөрөө үндслэл нь яг юу юм бэ? Энэ нөгөө барууны судлаачдын, Европын судлаачдын тий энэ бол төр тус байгаагүй юм байна гэдэг нөгөө жишг загвар байх хэрэгтэй юм байна л да. Тэдний жишг загварт хүрэхгүй болохоор нүүдэлчдийн соёлыг ойлгохгүй учраас энэ зүгээр овг аймаг юм байна гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл манай сүүлийн үеийн судлаачдын үзэж байгаагаар бол тий хүннүүгээс өмнө 1000 жилийн өмнө төр тус байсан юм байна гэдэг юм тодорхойлт гарч иж байна. За энэ тодорхойлт нь ямар учиртай юм бэ гэхэлэр хүрэл зэвсгийн үед хэрэгсүр буган чулан хөшөө тий эсвэл одоо нөгөө нэг дөрвөлжин буш гэдэг байна тий. За ингэ дөрвөлжин буш хэрэгсүүрийн соёл гэдэг ингэ зэрэгцээ байжээ. За энэ зэрэгцээ байсан энэ хоёр соёлын дунд явн явсаар цаг хугацаа өнгөрсөөр хагаад дөрвөлжин буш буюу зүүн талаас нь гарч ирсэн тий дөрвөлжин бушны соёлыг үлдээгчдэн маань хэрэгсүүрийн соёлыг баруун тийш шахсан байгаа хөөхгүй. За ингэ шахна гэдэг чинь энэ хоёр бол тий мэдээж төр тусын хэмжээнд тий үйл явж исэн байж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгтэл энэ түүхийн сурвалж дээр нэг иймэрхүү тэмдэглэгээ байгаад байдаг тий. За тэгэхээр одоо энэ нөгөө нэг эртний хятадын төрт улсын түүхэнд гэдэг ч юм уу тий төрт ус байгаагүй гэдэг ч юм уу. Гэтэл нүүдэлчдийн соёл гэдэг маань өөрөө асар өөр соёлоо гэдгийг бас энд бас давхар харах ёстой болчиход байгаа. За тэгэхээр энэ бол яалтчгүй л нөгөө хэрэгсүүрийн соёл, дөрвөлжин бушны соёл тий энэ хүрэл зэвсгийн үед бол төрт улсын хэмжээнд бас хүрчгсэн байсан юм байна. Энийг саяны тэр хэлээд байгаа тий модоноос өмнөх 1000 жилийн тэртет Монголд нутагт төрт улс байсан юм а гэдгийг бол давхар батлаад харуулчихж байгаа. За энэ ер нь зүгээр нэг хөрс зэрэгэлдээ улс орнууд гэж байл да тий. Энэ хөрс зэрэгэлдээ улс орнуудад одоо ингээд төр тусууд нь байгуулагдаад байна шүү дээ.
За зүгээр жишээ авъя мөнхийн хөрш. Эртний хятад улс. Хятад улсад нөгөө Сиагийн улс те саяны тэр Жао улс гэл ингээл яриад байна. Эртний байлдаанд улсуудын үе гэж яриад идэг. Тэгвэл яагаад хүннүү те эсвэл одоо ингээд Монголд төр тус байхгүй гэж. Тийм болохоор зүгээр л нөгөө төв сурвалжийн тэмдэглэгээ те сурвалж бичгийн тэмдэглэгээ байхгүй учраас энийг төр тусгүй гэж үзэж болохгүй гэдэг зүйл яригадаад байгаа байхгүй. За тэгэхээр одоо нэг доктор дэд профессор Идэр хангаа гэдэг те одоо нэг луу татыг олсон гэдэг нэг залуу байгаа шүү дээ те. За энэ залуугийн нэг хэлдэг үг байдیں۔ Тэр нь юу вэ гэхээр одоо ер нь энэ эртний хятадын юм тийм үү? Эсвэл бусад улс орнуудын те сурвалж түүх сурвалжуудад байхгүй энэ хоосон орон зай гэж байна. Энэ орон зайг те Монголын археологчид түүхчид хаанаас хаах үгүүд зөвхөн Монголоос авна. За энэний хариулт Монголд л байгаа. Монгол дотроо одоо тэр нөгөө дөрвөлжин бошны соёл, хэрэгсүүрийн соёл те энэ дөрвөлжин бош буюу хөрлөө үеийн соёлуудыг сайн судалж хүннүүгийн өвөг дээдс холбоо хамаарал те эн чинь зүгээр гинт гарч ирэнгуутаа Монголд гарч ирээд ингээ хүннүүгээ те тэгүнгуутаа монголчуудын өвөг дээдс болоод явчихж байгаа зүйл биш байхгүй юу? Тийм болохоор эндээс хаах ёстой юм аа. Хариулт нь Монгол дотроо те Монголын соёл, түүх, археологи дотроо байгаа гэдгийг хэлээд идэг. Гоё ярилт байгаа шүү дээ. Одоо тэр түүхийг одоо мэдээж яаж те манах мандчихсэн ингэж гайхуулж болно л доо. Мэдээж ганц нэг бичвэр дээрээс юм олоод ингээд үзчихлээ. Тэрийг чинь яг баталгаатай болох зүйл нь тэр археологийн олдврууд байхгүй те. Тэгэхээр археологийн олдвруудад тэр дөрвөлжин бус гэдэг байгаа тэр одоо булшвал одоо тэгээ дотроос нь гарч ирж байгаа зүйл тэр даавууны өөдс байсан чиг одоо бүр үнэлж байхгүй маш үнэтэй олдвор болчих гээд байгаа байхгүй. Харин тий. Бүх зүйлийг ингэж нээж өгөх олдвор болох гэдэг шүү дээ тий. За тэгэхээр хүннүү гэдэг бол мэдээж бид нар зүгээр яг нэршсэн нэрлэл байхгүй юу? Энэ бол хүннүү гэдэг үг бол эртний хятадаар бол хэрцгий боол гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр яг хүннүүчүүд өөрсдийгөө бол хүн ус гэж үздэг байсан. Тэгэхээр ер нь цаашдаа тий энийг яг хүннүү гэдэг нэршсэн нэр томьёогоор нь явах юм уу? Эсвэл хүн усын соёл гэж сүүлийн үеийн судлаачдын хэлээд байгаагаар тий ингэж хэвшүүлэх юм уу гэдэг зүйл бас давхар заавал яригдах хэрэгтэй. Хүн гүрэн тий. Хүннүү одоо би нэг хүннүү гэдэг нэг нэгдүгürt нэг од мөндөр сууг эхлээд нэг хүн болгоны мэдгээр нь хүннүү гэдээ явц учраас л хүннүүгээ ялчээ те. За хүннүү гэдэг нэр хамгийн анх хизээ одоо ингээ анх те түүхсэн сурвалжид бий болсон бэхлээр нийтийн тооллын өмнөх 318 онд те эртний хятадын нэг байлдаан 7 улсын үеийн Цин улс хүннүүгийн одоо те цэргүүд довтлоо гэсэн хамгийн анхны одоо юм түүхэн сурвалж байгаа байхгүй. Хүннүү те одоо эдэр ингээд Цин улстай хоорондоо байлцсан байх гэдэг шүү дээ те. Ийм үйл явдал болсон. За тэгээд дараа нь бол эртний хятадын Жао улс гэж байгаа. Тэрний нийтийн тооллын өмнөх 265 онд хүннүү рүү довтлоод бум гаруй одоо тий цэргийг буцагсан гэсэн мэдээ байгаа байхгүй. За тэгэхээр эндээс бид нар юу үзэж болох вэ гэхээр бум гаруй цэрэгтэй аймаг гэж байх уу? Тийм шүү дээ. Тийм байгаас тий. Тэгэхээр энийг одоо нөгөө нэг эртний хятадын тэр сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйлийг нь буцаагаад өөрт ашигтайгаар тайлбарлах юм бол энэ яалчгүй төр тулсын шинжтэй байгаа даа шүү дээ. Цэрэгтэй байна. Тэгээд одоо нөгөө нүүдэлчин соёлтой байна. Өөрийн гэсэн соёл иргэншилтэй байгаа дээ. Яг үнэ. За тэгээд ингээд түүхэн сурвалжууд цаашаа яваад лээ тий. За ингээд төмөн шаны юугаас дамжиж гин модон шаны юу. За модон шаныг үед нийтийн тооллын өмнөх 209 онд бол хүнүүнээр яалчгүй тий төр тулсын шинжтэй эзэнт гүрний шинжтэй боллоо. 2-3 жилийн дараах л нийтийн тооллын өмнөх 206 он гэтэл хүнүүч баг эзэнт гүрний хэмжээнд хүрчлээ шүү дээ тий. За энэ бүгд бол ер нь бол яг Монголын төр ёсны уламжлалын үндсийг тавьсан байхгүй. За тэгэхээр хүннүү ус бол нэг аж ахуй, нийгмийн тий төрийн зохион байгуулалт, соёл, улс төрийн сэтгэлгээний талаар бол яг ямар онцлогтой вэ гэдэг зүйлийг давхар маш сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ тэр эртний хятад эсвэл тэр эртний солонгос гэдэг ч юм уу тий хөрс зэрэгэлдээ улс орнуудаас шал өөр нүүдэлчинний эзэнт гүрэн байсан байгаа байхгүй тий нүүдэлч эзэнт гүрэн. За мэдээж цэргийн зохион байгуулалт гэдэг нь 10-ын зохион байгуулалттай. За энэ 10-ын зохион байгуулалт нь 10 100 мянгат гэдэг тий төмт гэдэг энэ зохион байгуулалтанд хуваагдаад явчихна. Эдгээр ноёдууд нь өөрөө өөрсдийнхөө тий одоо захирах ёстой газар нутгаа захираад явчихна. Инх цагт бол тэр ард түмнээ захираад явчихна. Дайн байлдааны үед яг л тэр тооныхоо тий цэргүүдээ бас гаргаж ирдэг. Энэ бүх зүйл нь ер нь бол нөгөө их Монгол улс бол цэрэг засаг захиргааны 10-ын зохион байгуулалттай байсан гэдэг зүйл маань айл хүннүү гүрний үеэс ингээ явчихсан уламжлал тий мянган жил тасраагууд яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр мянгаас өмнө дахиад байх гэдэг шүү дээ тий. Одоо тэр модон шанигаас ч өмнө тэр төмөн шанигүйч байсан тэр одоо тий нохот руу ноён руу ингээд сайн яриад шүү дээ тий. Энэ овг аймагуудын үед одоо овг аймаг гэдэг нөгөө түүхэн тэмдэглэсэн учраас хэлээд байгаа шүү. Тэр нөгөө төр тулсын хэмжээтэй тэр мянган жилийн өмнөх хүннүгээс өмнөх энэ цаг хугацаанд ч гэсэн байх магадлал өндөр байгаа байхгүй. За тэгэхээр одоо мэдээж нүүдэлчдийн соёлын хамгийн давуу тал нь юу вэ гэдэг зүйл байна. За энэ бол морь цэрэг байхгүй. За тий. За мэдээж мал аж ахуй тий нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь сонгодог нүүдлийн соёл иргэншил гэдэг бол ер нь бол яг нэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээс өөрсдийнхөө хэрэгцээг 100% хангах тий дээрээс нэг баг зэргийн тариа будаа тарих эсвэл ангөрөө хийх тий энэ зүйлийг хэлээд байгаа шүү дээ. За гэтэл яг нүүдлийн аж ахуйн бас нэг
хамгийн давуу зүйл нь бол нүүдэлчд морьтой. Тийм биз дээ, морьтой. Байлдааны морьтой. За тэгэхээр одоо буцаа түүхээ ингээ бодоод үзэх юм бол те нийтийн тооллын өмнөх 200 онд Эртний хятадын хан улсын те шинээр байгуулагдсан Либан хааныг модун шаниу дөрвөн талаас нь дөрвөн зүсмийн морьт цэргээр 400 мянган цэрэг штэ дөрвөн бом. За тэгэхээр 400 мянган морьт цэргээр бүсэлсэн гэж байгаа. За тэгээ ингэж бүслэхдээ зөвхөн зүүн талд нь нэг зүсмийн те 100 мянган морь. Нөгөө талд нь 100 мянган морь гэдэг ч юм уу. Ингээд өөрийнхөө сүр хүчийг гайхуулсан байна. Энэ нь өөрөө тэг хүннүү бол хуйгт морин цэрэгтэй. Дээрээс нь морь цэргийн одоо эдгээр морь цэргүүдийн зөв бодъё л да 100 мянган эзэлж авсан улс орнууд их гэж бодъё. Тэ одоо бусад одоо овг аймагуд одоо Дунху аймаг, Южиг гэх юм уу те Дэнлийн гэх юм уу хойшоогоо одоо Гангиу эдгээр их гэж бодоод үзэх юм бол 300 мянган хүннүг тэгэхээр хүннүгөө хүн ам хийдэг гэдгийн тоо баримт те гараад ирж байгаа. Эртний хятадын нэгэн төшмөл бол хүннүгийн хүн амын 5 хүний нэгэн цэрэг гэж байгаа байхгүй. Сая 500 хүн байх боломжтой гэсэн үг байгаа байхгүй тий. За эдгээр зүйлүүд ингээд явах юм бол морь гэдэг зүйл бас л нэлээд хүннүүгийн төрд бол маш том гавьяа байгуулсан одоо тий амт болж хойж байгаа тий одоо. За тэгэхээр нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунд бол яг 1000 газрын гүйдэлтэй морио өвгөө гэдэг Дунху аймгийн шаардсан тийм биз дээ. За хүнүүнаар ч өгсөн. Гэхдээ энэ бол дайн улс төрийн тактик байсан тий. Энийг бол манай үзэгчд бүгдээрээ мэдж байгаа бах. Тэгэхээр хүннүү морь бол өдөртөө 200-аас 300 км-ийн тий зайн тавих чадах ийм чадaltaй морь байгаа байхгүй. За тэгээ ийм чадaltaй учраас одоо яг нийтийн тооллын өмнөх 2 дугаар зуунд гэсэн үг тий. Одоо өөдийн хваандыг үед гэсэн үг байхгүй. Өөдийн хваандыг үед хятадын нэг төшмөл хийсэн байгаа байхгүй. Хүннүүгийн морь бол хан улсын морийг бодвол тий уул ус Барта даваас ингээд давах, гол гатлах, эсвэл өвлийн хүйтэнд өвсөө өөрөө олж идэх гэх мэтэр маш олон зүйлээр давуу талтай байна гэж яриад байгаа. Рудинко гэдэг археологч байна. Энэ хүн бол одоо хүннүүгийн булчнаас олдсон адууны ясан дээр шинжилгээ хийж үзэн гутаа энэ бол яг одоогийн Монгол морьтой нэлээд төстэй юм байна тий. Энэний одоо ер нь яг юуг ингээ хэлэх юм бол тэг яг төрхийн хэлэх юм бол энэ богинохон бомбор хошуутай пагдар бүдүүтэр боловч шүрмслэг намхан биетэй байна гэж хэлж байгаа байхгүй. Энэ бол яг л нөгөө хүннүү морь Монгол морь орчин үеийн Монгол морьтой яг л адилхан. За тэгээд нийтийн тооллын 72 он. За одоо ингээд нэг цаг хугацаа ингээд жоох наашлуулчлаа. 72 онд бол хүнрүү хан улсын 6 замын цэрэг довтлсон байгаа. 6 замын цэрэг шүү дээ. За эдгээр цэргүүд довтолж оронгуудаа маш олон хүмүүнийг алсан. Маш олон мал олзолсон байгаа. За тэгээд энэ болгоныг ингээд судлаачид үзэн гутаа хэдэн хүн алсан. Хэдэн мал олзолсон тий. Энээс нь нэг дунджаар ер нь хүннүү одоо тий нэг хүнд 19 толгой мал ноогдсон байна гэдэг зүйл гарч ирээд байгаа. Энэ нь өөрөө одоогийн за бодоод үзье та. Монгол одоо хэрэг хичнээн малтай 70 80 сая тий 70 сая ч юм уу тий. За байгаа. Тэгвэл Монгол хэдэн хамтай 3 сая 400 мянга яг тоон очиж байгаа сте. Тийм байна тий. Тэгэхээр энэ бол бас байж болох магадлал өндөртэй тоонууд байгаа байхгүй. За тэгэхээр хүннүү бол ер нь бол маш удаан хугацаанд тий амжилттай оршин тогтносных нь бас нэг гавьяа нь бол морьтой бол яалчгүй холбоотой байгаа. За тэгээд сурвалж мэдээ тий археологийн баримтаас үзэхэд бол ер нь хүннүүнэр бол хоол хүнс тий үндсэн цагаан идэ ууж идэхээс гадна малынхаа махыг хэрэглэн дээрэс нь айр гэдэг одоо нэр томьёо хүртэл тухайн үед байсан гэж үзэж байгаа байхгүй. Гүнжийн Сүхбаатар уузнаар хаа байсан тэр 2000 жилийн тэнд шүү дээ тий. Тэгээд тэд нар бол ер нь бол мэдээж төр тус байгууллаа хүнүүнэр. За тэгээд хүчрхэг байхын тулд юуг маш сайн эзэмшсэн байх ёстой вэ гэхлээр за морь бол мэдээж тухайн үеийн цөмийн зэвсэг нумсан бол тий энэ хоёр нийлээд дийлж одоо ингээд цөмийн зэвсэг гэж ойлгоод үзье. Гэвтэл энд бас төмрийг маш сайн эзэмших хэрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл одоо яг ингээл сүүлийн судалгаа байна. Одоо доктор иш цэрэнгийн тий. За энэ одоо судалгаагаар ингээд нийтэд ингээд аваад үзэх юм бол хүмүүнэр бол төмрийг бол өндөр түвшинд хэрэглэдэг гэсэн байгаа байхгүй. Хайлуулна, зэвсэг багаж хийн, гавлах гэдэг ч юм уу тий гинжлэх ер нь төмрийг өөрийг нь хайлуулахгүй одоо нэг зэврүүлэхгүй байхын тулд тий өөр арга технологи хэрэглэдэг гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр ер нь бол хүмүүнэрт бол төмөрлөлөг тий бас маш сайн боловсруулж чаддаг гэсэн байгаа. Тий. Одоо зэрэгэлдээ орнуудтайгаа бас 8 хийн тийм ээ. За одоо наад 8 дээр чи яваад чинь. За уучлаар би өнөөдөр чамайг баг яриулахгүй гэдэг шиг тийм. За тэгэхээр хүмүүнэр бол тэр хөрлийн хувьд бол маш сайн найрлагатай хөрөл гаргадаг гэсэн байгаа байхгүй. Цагаан тулганы хольцтой тий. За тэгэхээр энэ мэдээж маш сайн хөрөл гэсэн үг. За ингээд ер нь бол эртний хятад улс оронтой гэсэн үг шүү дээ. Байнга л худалдаа харилцаа хийх эрмэлздэг байсан. За тэгээд энэ бодлоготой бол эртний хан улсын хуандын нар гэх юм уу та тий. Ер нь энэ эзлэн булаах хүннүг өөрийн иршээлдээ оруулах энэ бодлоготой тий юм зохицуулаад худалдаа харилцааг аягүй хоригддаг гэсэн байгаа байхгүй. Энийг хориглоод ирэхээр нь яах вэ гэхээр энгийн одоо худалдаачд гэсэн үг шүү дээ. Хан улсын худалдаачд хүннүгийн худалдаачд 8-ачд тий нууцаар худалдаа хийдэг гэсэн байна. За ингээ нууцаар худалдаа хийнгүү тэрийг нь яасан бэ гэхээр
нэг баримт байна л да. Нийтийн тоглолтын өмнөх 121 оны баримт байхгүй. За одоо хүннүгийн ийжишин шанийг үед гэсэн үг шүү дээ, тий. Мэдээж нөхцөл байдал айгүй хэцүү байлцсан үе шүү дээ энэ чинь. Яг энэ үед бол тэр Чанан буюу Сиан хотод хүннүн нартай худалдаа харилцаа хийсэн. Ялангуяа одоо төмөр тий зэвсэг гэдэг ч юм уу иймэрхүү юм худалдаасан гэсэн нэрийдлэр 500 худалдаачин цааслуулсан байгаа байхгүй. Хан улсын. За тэгэхээр энэ бол маш том анхаарал тий боломж нэг иймэрхүү зүйл байгаад байна. За тэгтэл ганцхан хан улстай худалдаа харилцаа хийж исэн юм уу бас үгүй ээ. Энэ дундад Азийн улс орн те эртний Грек Ром эдгэртээ бол маш их өргөн хэрэл одоо нэг талаар юм харилцаатайсан байгаа байхгүй. Энэ юу гэхээр ноён бол гол мод 1 2 дуурлаг нарс те одоо ямаан усны дурсгал гэх юм уу энэ хүннүгийн одоо язгууртны буш бонхон эсвэл одоо хүннүгийн энгийн те тамирын улаан хошуу баг газрын чулуу гэдэг ч юм уу эдгээр зүйлүүдээс бол одоо хүннүгийн энгийн бушнаас гэсэн үг шүү дээ. Эртний тэр Грек Ромын үеийн одоо холцтой те ер нь тиймэрхүү олдрууд маш их олдож байгаа байхгүй. Ром аяг маяг гарч ирсэн шүү дээ. Ромын шилээ аяг тэр эртний Грек одоо бактерийн одоо те мөнгөн хөөмөл гэх юм ингээд маш олон зүйлүүд байгаа байхгүй. Нөө салаач дүрстэй мөрстэй гэдэг зөндөө ингээд тус тусны ярьсан те. За тэгэхээр эдгээр нь яг юу гэсэн үг вэ гэхлээр энэ болвол ер нь бол те ганцхан одоо хан улс биш ээ. Модон шанигийн үеэс хойшоо баруун зүгийн 36 хот улсыг эзлээд авчихсан. Эдгээр нь бүгдээрээ хүннү гэдэг нэрийн дор явсан. Тэгэхээр баруун зүг рүү бас худалдаа харилцаа гэдэг зүйл бас байсан юм шүү. Тэгэхээр хүннү бол ганцхан тэр хан улсын худалдаа харилцаанд ингээд нэг сүхрээд суучих гэдэг ч юм уу те. Ийм харилцаатай байгаагүй гэдгийг бас давхар хэлмээр байгаа байхгүй. Тэ. За тэгэхээр одоо яг ингээд худалдаа харилцаа гэх мэтийн зүйлүүдээр явж байна л да. Гэвтэл хүннү төрийн хувьд бол шаниу яг ямар үүрэгтэй юм бэ? Шаниу бол зөвлөгөөнөр бол тэ жил тутамдаа гэх юм ер нь улс орноо удирдах явж байгаа. Энэ улс орноо удирдахдаа яах вэ гэхэлэр эртний хятадын хаадуудтай гэдэг ч юм уу те ингээд захидлаар харилцах. За тэгэхээр энэ захидлын тухайд бол одоо маш сайн мэдж байгаа ш нийтийн тоглолтын өмнөх 192 онд Лио хатанд бичсэн захидал, Венди Юханд бичсэн захидал зөвхөн модон шаниуг те гих мэтлэнгээр ер нь зөндөө олон гээд захидал бичдэг байсан. Үүнээс гадна бас яг хүннүгийн шаниу нар те баруун зүгийн одоо улс орнуудтай бас захидлаар харилцажсэн гэж байгаа байхгүй. Энэ нь өөрөө бас нэг хүннүгийн бичиг үсгтэй холбоотой те баримтууд байх боломжтой гэдэг зүйлүүдийг яриад байгаа. За тэгээ шаниу бол мэдээж улсын хамгийн том дээд эрх мэдэлтэй. Тийм учраас нөгөө төмтийн дарганаараа дамжуулаад тэгээ улс орноо удирдах, хэнийг ямар албан тушаал томилох те тэр бүхэл тэр ноёдуудаа бүр цаазлах ч одоо эрхтэй. Ийм том давуу эрхтэй хүн байгаа байхгүй. Мэдээж шаниугийн ордон болвол сая нөгөө нэг хэлснээр те Арангаа аймгийн одоо Үлзий цумын одоо те харганы дөрвөлжин гэдэг газар байгаа Лууд хотыг одоо мэдээж те одоо шинэ судалгаа ийм байна. За тэгээд шаниу бол мэдээж бүрэн эрхтэй. Тийм учраас шаниу бол ямар байсан бэ гэдэг зүйлийг те шаниуд одоо тамга байсан уу байсан эсэр сандал гэдэг ч юм уу те байсан тогтоо юу тогтай гэх мэтлэнгээр ер нь бол шаниу нарт бол те яг л 13 дугаар зууны үеийн хаатын бүхий л одоо бэлэг тэмдэг те сүлд эдгээр зүйлсүүд нь байсан байгаа байхгүй. Үүнээс гадна шаниуг бол ер нь бол нөгөө нэг хүү залгамжлах хэрэгтэй те. За тэгэхээр одоо хоёулаа ингээд маш сайн мэдж байгаагаар бол нөгөө ах トゥ хоёр шаниугийн тэмцэл буюу Хуханы шаниу. Хуханы шаниугийн үе хүртэл бол модон шаниугаас хойшоо 14 шаниу суусан байхгүй. За эдгээр 14 шаниу дотроо 8 нь одоо яг хүн эцгээ залгаж суусан. Тэгээд яг юу нь бол 3-д нь бол те дүүн ахыгаа залгаж суусан. Харин үлдсэн нь бол ингээд өөр байдлаар шаниу сууж байгаа те төрийн бослого тэмцэл хийгээд гэдэг ч юм уу. За иймэрхүү маягаар суусан байдаг. Тэгэхээр шаниу гэдэг бол хүннүгийн төрийн хамгийн дээд эрх мэдэлтэн. За хүннүнэрийн одоо шашин шүтлэг бөөм мөргөл те. За тэгэхээр энэ бол бөөм мөргөл байсан хэдий ч бас бурхны шашин нэвтэж байсныг гэрчлэх баримт байгаад байгаа. За энэ тухай ингээд ярьсан чинь нөгөө нэг маш их ингээд шүмжилсэн байсан. За гэтэл энийг бол би Гүнжин Сүхбаатар руугаа те ер нь бол бас нэлээд хэдэн эрдэмтдийн судалгаанаас нарийн харьцуулж үндэсний үндсэн дээр яг ийжишин шаниугийн үед те одоо хан улсын цэргүүд одоо хөхнүүрийн орчин гэж байгаа байхгүй юу? Энэ Гансү орчинд нутагладаг байсан C2 гэж ван байгаа. За энэ C2 гэдэг ванг шүтэн гэдэг ингээд нэрээр ингээд бас нэрлээ яваад байдаг. За энэ вангийн ордон руу ингэж довтолж оронгуудаа 3 м гаруй өндөртэй алтан хүрэг олсон гэж байгаа байхгүй юу? За энэ алтан хүргийг бол яг тэр 2-оос 5 дугаар зууны эртний хятадын судлаачид зөө. Энэ бол бурхны хөргөө гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр энэ бас байж болох зүйл байгаа байхгүй юу? Ер нь буддын шашны хамгийн анхны дэлгэрэлт бол хүннүг үед явсан гэж яриад байгаа юм. Одоо тэр бурхныг бүтээх чинь нөгөө нэг тэг юу гэдэг үлээ те. Тийм бүтээл мөтөлөг тэрнгээр нь бас шинжиж хөөдөг л баг л та. Тэгэхээр хоёулаа нөгөө шаниу гэдэг нэр шаниу бол яг ямар эрх мэдэлтэй хүмүүс байсан бэ гэдэг зүйл яригадаад байгаа шүү дээ те. Энэ дээр бол мэдээж шаниу бол нөгөө Чэнли гүтө буюу Тэнгэрийн хүү гэж нэр яваад байна.
За тэгэхээр энэ тэнгэрийн хүү гэдэг нь болохоор бөө мөргөлдөж тэнгэр шүтлэг байна. Бурхны шашинч нэг тэнгэр дээд бурхан будаа одоо нэг юу гэдэг те энэ зүйл байна. Тэгэхээр энэ бол ер нь бол яг юм эрх мэдэл гэдэг ч юм уу те ингээд тэнгэрээс ингээд заяагцсан эрх мэдэлтэй бусдаас онцгой гэдэг үйл явдуудыг харуулдаг байгаа байхгүй. За хоёулаа хамтран хэлцэг танилцуулж өгүүлнэ. За нэгдүгüүргийн маань энэ удаагийн дугаарын ивент итгэгчээр бол хотын зүүн чиглэл баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Novanes Town House хотхон. За хотын зүүн чиглэл гэдэг маань одоо хужир улангаас гачуурт руу залгаж байгаа яг тэр гачууртын эхлэл дээр байгаа тий хар усан дохоо гэдэг юм билээ шүү дээ. Урагшаага нэг 300-400 метрт яг туул голмоо нурсж байгаа. Түүний урд дээр бол хам баян зүрх хайрхан байж байгаа. За ерөн зүгээр би тийшээгээ сонирхсон чинь энэ хам баян зүрх хайрхан гэдэг чи одоо ер нь манайх ингэ бодох юм бол тий ер нь баян зүрх тал руугаа цэрэг цагтаа одоо хил хамгаалахын сургууль гэдэг ч юм уу те ер нь бол ингээд нэг батлан хамгаалах гэдэг ч юм уу иймэрхүү албаныхан мань ерөнхийдөө ийшээгээ байдаг юм байна л да. Тэгээ яг хүмүүс ярихтаа болохоор энэ хам баян зүрх уулыг те ийм түшигтэй ийм уулаа гэж ер нь бол хэлээ тэгээд ийшээгээ байгуулсан гэж зарим нь ярьд юм байна. А яг зүгээр газрынх нь яг тэр байгаа тэр хөндийг нь болохоор энэ газар баригдсан хөндийг нь болохоор мянган лангийн хөндөй гэдэг. Энэ хөндөй болохоор яг нөгөө нэг одоо Богд хааны үед те Богд хаант Монгол улсын үед Богд хаанд юм эсвэл Богдод мөрөхөөр ирсэн тэр сүсгдэн олны те байралдаг эхлээд тэнд ирдэг. Одоо холоос зорж ирэх нь шүү дээ. Богд руу чинь хичнээн жил одоо нэг тээвэр мэвэр байхгүй учраас хитэн цараар явна те. Явж яваад яг тэр мянган лангийн хөндөд эхлээд ирдэг юм байна. Одоо сүсгдэн олон маань ард түмэн маань. Тэгээд тэндээ ирэнгуутлаа нөгөө замынхаа шороо тоос бүх юмнаас салаа те бүх юмаа ингэж ягаад хувцс дээлмэлээ өмсөд одоо хадаг зөв мохин барьдаг юм яадаг юм. Ингэж ягаад яг Богддоо зорж очиж золгодог байсан. Тэр газар нь юм байна л да. Тэгээд мянган лангийн хөндөг гэдэг газарт нь яг Novanes Town-ы хамт олон маань хаус хотхоно байсан баг. За ер нь бол нийтдээ одоо 3-4 ээлж ер нь явна гэж яриад байгаа те. Тэгээ одоогийн ер нь бол барилгын компаниудын нэг номер тавьдаг үзүүлэлт бол яг цаг хугацаанд яг яс хүлээлгэж өгөх. Энэ бол бүр барилгын компаниудын хамгийн нэг номер үзүүлэлт болсон. Та ингэ бодоод үзтээ жилийн өмнө яг 2024 оны 4 сарын те төгсгөлөөр газраа ингээд хөндөөд ажиллаа эхэлж исэн бол одоо 5 сарын одоо эхний 7 хоног болж шүү дээ те. Тэгэхэд нэгдүгээр ээлж нь 100% ашиглалтанд орцсон. 16 хаусаа, 6 сингл хаус байгаа, 15 хаус байгаа. Бүгд гаражтай, 2 давхар террастай, тэгэл одоо бэкяардтай те. Бүгд хувцас аваад очиход бэлэн болцсон. Таныг хүлээж байгаа гэсэн үг. За тэгээ 2 дугаар ээлжийнхэн захиалгыг эхэлсэн. 2 дугаар ээлж бол яг энэ 5 сараас бас эхэлж байгаа. Ингээ эх жилийн үед идэхэд 2 дугаар ээлж нь дуусчихна гэсэн үг байхгүй. За ийм яг нөгөө нэг одоо хариуцлагатайгаар одоо ажиллаа хүлээлгэж өгдөг ийм хамт олон байна. За дээрээс нь нэмээд нэг юм хэлэхэд ер нь дүүргээрээ бодох юм бол те сонгон айхан дүүрэг хавцсан бол 3-аас 4 сая орчим метр квадрат байрны үн шүү. Байрны үн. Тэгээд одоо энэ хан уул дүүргэлэг бол нэг 6-аас 7 сая орчим зарим руугаа бүр 10 гараа явцсан те. За Баян зүрх дүүрэг руугаа бас нэг 4 гарангаас эхлээд нэг 7-8 руу төгссөн. Зарим нь бүр 10 руу ч байгаа. Цэцэг дөрвөлөг мөрөлнөд өгөхөөр те 10 марлуу төгсөж байгаа. За энэ хоошоо чингэлтэй дүүргэлэг бол нэг 4 5 3 ч гэдэг юм. Иймэрхүү үнэлгээтэй явж байгаа. Тэгэхдээ та яг байр худалдан авж байгаа тэр метр квадратын юмнэр өөрийн гэсэн 2 давхар тансаг зэрэглэлийн хаустай, гаражтай, өөрийн хувийн эдлэн газартай, ардаа бэкяардтай ийм зүйлийг худалдаж авах гээд байгаа маа. Хувийн хөрөнгө гэдэг бол те энэ хан цаад айлын хан биш. Энэ тааз миний тааз биш те дээд айлын шал гэдэг ийм нэг юм орон зайг худалдаж авах биш. Хувийн хөрөнгө гэдэг бол өөрийнх нь газрын гэрчилгээтэйгээ тэн дээр барьсан барилга нь өөрийнх нь, байшин нь өөрийнх нь. Тэр ханаа буулгаад яаж барина уу, яаж нэмэлт юм ийн үү бүх юм нь таны өөрийнх чинь. Энэ бол хувийн хөрөнгө. За тэгээд бас нэг гоё зүйл нь болохоор яг хажуухан талд нь яг зэрэгцээд хажуудлна гэсэн үг шүү дээ. 300 га талбай тэр олон улсын цэцэг хөвөлөнд баригдаж байгаа. Энэ бол цаашдаа үн цэнийг нь улам өсгөх. Цаашаа дахиж нэмж баригдахгүй нь шүү дээ. Яг залгаа цэцэг хөвөлөнд байгаа учраас те үн цэнийг нь улам өсгөх ийм бас юм бүтээн байгуулалт болж байгаамаа. За тэгээд үнийн хувьд бол маш олон төрлийн уян хат нөхцөл санал болгож байгаа. Та байраа үйлчлэгэнд нөгөөд шууд нөгөөд орж болж байна. Машина үйлчлэгэнд нөгөөд орж болж байна. Эсвэл компанитайгаа тохиролцоод те богино хугацааны хууг хууль эзэн хийгээд орчиж болж байна. Гадаадд байгаа хүмүүс нь байр авахта те бас ингэж зөв газараа хөрөнгө оруулалтаа хийгээрээ. Тэгэхгүй бол одоо ингэ мөнгөө хийждэг, төгждөг, хэдэн жилээр алга болчдөг, барилга нь хүлээлгэж өгдөг тохиолдол ч бас их гараад байгаа шүү. За ийм мэт маш олон гоё нөхцлүүдийг санал болгосон. Маш гоё цэвэр агаартай, гоё хөрстэй, эрүүл улстай те ийм газарт та бүхнийг Novanes Town-ы хамт олон маань урьж байна. Борлуулалтын албаны утас нь 7272 тэг 6 тэг. 7272 тэг 6 тэг. Facebook хаяг нь бол Novanes Town гэд хаахаар гараад ирнэ. Town house ч байгаа, single house ч байгаа. Single house ч байгаа. Хамгийн гоё нь битэр хоёул очсон те. Яг очиод үзэхлээр шал ондоо байд юм лээ. Амралтын өдрөө бас тааруулж байгаад очиод зориод үзээрэй манайх. За баярлалаа.
За тэгээ саяны тэр нэг C2 ван гэдээ яриад байгаа шүү дээ тий. За энэ вангийн алтан хүрэг гэдэг зүйлээс уламжлаад нөгөө алтан ураг гэдэг үг тий. Алтан ураг гэдэг зүйл гарсан байх магадлалтай гэдэг бас түүхчдийн таамаглал байдаг байхгүй. Гэхдээ энийг бид нар бас нэг зүгээр ойлгох хэрэгтэй. Энэ юу гэхээр хүнүүгийн шаниугаас ахуулаад тий энгийн ард иргэд нь бол ер нь бол дийлийнхэн тий мэдээж бөөм мөрөглөө шиддэг байсан. Энийг юугаар нотолж болох вэ гэхээр хүнүүгийн шаниуг бол өглөө ургах наранд үдэштэй саранд тий одоо саранд ингээ мөрөгдгөө гэдэг. Тэгэхээр энэ бол бас бөөмөрглийг илэрхийлээд байна. Дээрээс нь тэд бол те цагаан сар 5-9-р сард те өвгөд тэнгэр дэлхийн онгоноо хайрхтад одоо онгонд хайрхтад те тахилга үйлдэнэ гэж байгаа байхгүй. Дээрээс нь бас нэг зүйл байгаа. Энэ нь юу гэхээр нэг хөлөгүй шанийг үед хөлөгүй шаниугийн ээжийнх нь биеийг муудсан байхгүй. За тэгэнгүүт нөгөө бөө удганнаар нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо тэр нэг хан улсын цэргийн жанжинаар тахилуулдаг юм болвол ээжийнх нь бие одоо идэгнэ гэж байгаа. Тэгэхээр тэр бөө мөргөлдөө итгэж штэ тийм учраас нөгөө жанжинаар чинь ингээд тахил үлдэх те ийм зүйл ч гэсэн хийсэн байдаг. Тэгээ бас ноён уулаас олдсон одоо энэ археологийн олдрууд те бөөгийн малгай байх магадлалтай гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлүүд бол нэлээд олон байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй хүннүүгийн үеэс те судлаачдын үзэж байгаагаар бол одоо будын шашин болон бөө мөргөлийн ингээд соёлууд хоорондоо холбогдох энэ холбогдсноор нүг чинлийг утуу буюу тэнгэрийн хүү гэдэг ийм зүйл гарсан байх магадлалтай гэдэг зүйлүүдийг маш олноор нь ярьж болж байгаа юм. За одоо хүннүүгийн урлаг уран сайхан гэдэг ч юм уу те ийм зүйл яриа. Мэдээж хоёулаа хамгийн анхны нэвтрүүлэг дээр санаж ин уртын дууны тухай гэлээ домог яриа л те фэйсбүүкээр баахан ярьсан чинь. За тэгээд тэр уртын дууны тухай домог дээр бол нэг чон те гарч ирж штэ. За тэгтэл энээс ингээд аваад үзэх юм бол энийг ингээд урлагийн зүйлээс ингээд аваад үзэх юм бол те чон, өхөр, сарлаг, буг те марл те энэ гих мэтлэнгээр энэ тотем шүтлэг бол хүннүн нарт байсан байгаа байхгүй. За энэ бол бодит амьтан. Гэтэл бас дээрээс нь одоо археологийн дурсгалуудаас бол гариуда эсвэл бэлэгт гөрөөс те нэг ивэртэй бэлэгт гөрөөс эсвэл одоо ингээ маш олон амьтдын хүчрхэг чанаруудыг өөртөө шингээцэн те ийм домгийн амьтад жишээ нь ноён уулын ширдэгэн дээр байгаа тэр бух те эсвэл тэр нэг махчин шувуу гэх мэтийн ийм зүйлүүд бол ингээ домгийн амьтдын ингээ шүтлгээ байсан байгаа байхгүй. Энэ бол өөрөө бол хүмүүчүүдийн одоо ертөнцийг үүсэх үзэлтэй гэдэг зүйл найхтар том хөгжсөн байсан зүйлийг давхар харуулдаг байгаа. За тэгээд ер нь бол яг л одоо юу яаж юм те хүнүүнэр бол одоо яг ингээд энэ бүх зүйлүүд ингээ харьцуулаад үзэх юм бол ер нь бол монголчуудтай бол угсаа гарлын үед бол маш их холбоотой гэдэг зүйлийг давхар ярьж болж байна. Саяны тэр өмнөх тэр 1000 жил гэдэг зүйл дээр бол одоо Монгол Улсын их сургуулийн антропологч те Түмэнгэ доктор хүний одоо дөрвөлжин бушны соёлын те соёлын одоо соёлынх нь одоо антропологийн хэв шинжийн хувьд бол хүннүүтэй төстэй байна. Хүннүү өөрөө антропологийн хэв шинжийн хувьд 13 дугаар зуунтай төстэй байна. Хөрөл тэгэхээр одоо дөрвөлжин бус ч гэсэн 13 дугаар зуунтай төстэй байна. Энэ бол хаашаач те ингээд зайлахгүй гэдэг зүйлийг бас давхар яриад байгаа байхгүй. Тий одоо ямар зүгээр жижиг одоо тэр яг хүннүүгээс цааш байгаа тэр 1000 жил гэдэг чинь те ямар жижиг зүгээр аймаг гэж яриад шүү дээ те аймаг байхдаа л тийм одоо өөрсдийн гэсэн оршуулах ёслолын зан үйлдээ тий энэ олон одоо цэргийн арвтын системтэй гих мэтчлэн ийм тогтсон дээгүүдтэй байх юм тий энэ нь тэгээд хэдэн зуун жилээр үргэлжлээд ингэ явчихж байгаа шүү дээ. Тэгээ одоо бас юу байна хүнүүч одоо шаниу хамгийн том эрх мэдэлтэй дараанд нь зүүн сэцэн ван буюу одоо ханхуу тий за тэгээ баруун сэцэн ван тэгээд баруун луули ван зүүн луули ван тий гих мэтчлэнгээр эдгээр чинь болохоор дөрвөн том эвертэн ван гэж хэлж байгаа. Үүнээс гадна бас босод одоо тий цолтой одоо энэ шаниу нэг 6 эвертэн ван нийлээд 10 эвертэн ван гэдэг. Эдгээр нь ер нь бол дандаа шаниугийн ойр удмын тий хүмүүс байх магадлал өндөртэй бөгөөд ер нь 24 том овг аймгийн томоохон ноёдууд тэгээ шаниутайгаа нийлээд хүннүү гүрнийг захирдаг байсан байгаа байхгүй. Хаан болвол мэдээж хамгийн чухал үүргийг үүсдэг шүү дээ шаниу тий. Тэгээ шаниуд л бүгд захирагдана гэсэн үг. За тэгээ хүннүүгийн зэр зэвсэг. За зэр зэвсэг гэх юм бол мэдээж зэвсэг бол онцгой үүрэгтэй. Ялангуяа энэ онцгой үүрэг дотор нум сум. За нум бол ерөнхийдөө бол шулуутар тий эвэр гिचэртэй, эврэн ар илэгтэй. Тэгээ ер нь бол 140 см урт давхар зүймэл нум байсан болохоор юм аймаг хүчтэй алсын тусгал сайтайсан байгаа байхгүй. Тийм ч учраас нөгөө эртний хятад сурвалжуудаа те хүннүүгийн хамгийн том зүйл бол нэгдүгээр хүннүү хүн байна. Хоёрдугаар хүннүү морь байна. Гуравдугаарт энэ хоёр чинь нийлэхээр хүннүү морь цэрэг болоод бидийг алсаасан гэж харуулж оноод байна гэдэг те. Яваан дундаа давхиан дундаа харуулж оноод байна гэдэг зүйл яригадаад байгаа нь энэ байхгүй. За тэгээд мэдээж босод одоо ганцхан ном сум биш те. Ингээ илд төмөр бариултай жад, хүрэл, мун, дууд, сум те гих мэтлэнгээр ер нь бол маш олон зэр зэвсгийн төрлүүдтэй байсан. Дууд сум бол
олноор нь харуул яг л нөгөө аянд нэрж байгаа юм шиг чимээ гарна. Энэ нь өрсөлдөгч те. Дайсны талаа бол маш их айлгах гэх мэтлэн зүйлүүд байгаа байхгүй. Хамгаалтын зэвсгүүд бас байна те. Бамба, хуйг гэх мэтлэнгээр ер нь бол хүннүүгийн цэрэгчсэн тухайн үедээ бас л өөртөө тэг өөрсдийн яг ингээ нүүлчин ахуй амьдралдаа тогтсон ийм зэр зэвсэгтэй байсан байгаа байхгүй. За тэгээд ер нь бол хүнүүгийн талаар маш олон юм ярьж болно л доо. Тэрнээс гадна энэ хүнүүнэр бас нэгэн төрлийн бичиг үсэг хэрэгжилсэн гэдэг байгаа байхгүй. Яг одоогор бол ер нь хүнүүгийн бичиг үсэг гэдэг ч юм уу ер нь тайлагдаагүй зүйлүүд зөндөө байна л да. Би нэвтрүүлгийн хамгийн сүүлд төгсгөлт нэлж. За тэгэхээр энэ сурвалжид нэг ийм мэдээ байгаа даа. Хүнүүнэр яс сэлж модоор хавчин төшмөлүүд хэрэл одоо тэмдэглэцэхтэй бөгөөд эзэн төшмөд дээд доод хэрэлцэнэ гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг гэхээр модон дээр л юм тэмдэглэх гээд нь штэ. Тэгэхээр нийтийн тооллын өмнөх 1-р зууны үед те сурвалж бичгийн мэдээ ингээ хараад байх юм бол цаас байхгүй. Тэгэхээр цаас байхгүй юм чинь нөгөө даал яс нөгөө хөрөл гэдэг ч юм уу мод энэ дээр одоо хэрчиж тэмдэглэх ийм зүйлүүд нь бас те тухайн үед нэг бичиг үсгийн хөгжил байсан байж магадгүй. Мэдээж эзэнт гүрэн байсан юм чинь өөрийн гэсэн өвөрмөц бичиг үсгтэй байсан баха. Сүүлийн судлаачдын таамаглалаар бол тамга үсэг те гэх мэтлэнгээр одоо ингээл таамгууд яваад байна. Яг бүрэн байдлаар бол ингээд нотлогдсон зүйл алга те. Тэр нэг юу байдаг гэж нэг үссэн дээр сүлжсэн байдаг гэдэг. Тий. Сүлжсэн толгойг ингээд илэхтэй тэр үгийг уншдаг. Тэр бол яг нүүдэлчдийн нэг юм үсний сүлжилт байхгүй. Тэр сүлжилтээр бол захиа илгээсэн байдаг. Тэр захиан дээр одоо нэг али миний хүүхд ингээд дайснуудын дунд ч гэх юм уу эсвэл тэр хүүхдийг хинж авчирсан байж болно шүү дээ тий. Тэгтэл тэр одоо ингээд үсийн нийлэхтэй ингээд анзаардаг гэдэг ч юм тий. Ямар байдлаар шүлдсэн байна, ямар мэдээд болох гэж гэдгийг бас хэлж болдог гэж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг суурьшмал хэрэглээс шал ондоо иргэн шил тий. Маш гоё нууцлаг байгаа гэж тэнд. Одоо бас тэгээ дээрэс нь юу яаж байгаа байхгүй. Нийтийн тооллын өмнөх 105 онд шүү дээ тий. Хүнүүгийн шанью энэ парбианчуудад гэж байгаа байхгүй. Парбианчуудад энэ баруун газрын орнуудад гэж байгаа. Хүнүүгийн илч хүргэсэн гэж байгаа байхгүй. Илч ингэж явсан гэж. Тэгэхээр энэ хүнүүгийн илч бол шаньюгийн загтлыг авч явсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйл нь бол хүнүүнэр яг өөрийн гэсэн тусдаа бие даасан бичгтэй байх боломжтой гэдэг таамаглалуудыг л яваад байгаа гэсэн. За бас дээрэс нь нэг зүйл яриад байгаа шүү дээ тий. 12 амтны одоо ингээд шүтлэгтэйсэн одоо 12 жил гээд байгаа шүү дээ. За гэтэл хүнүүнэр ч гэсэн 12 жил байсан гэдэг. Энэ нь юугаар харагддаг вэ гэхэлэр хүнүүнэр те нохоо болон могоо өдрийг эрхэмлэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол 12 жилтэй гэдгийг хэлээд байна гэж. Гэтэл тэр 12 жил дотор ч те дахиа бичин гэдэг энэ үгнүүд шүү дээ. Энэ үгнүүд бол алтан язгуурын хэл биш байхгүй. Монгол хэлтэй монгол үг гэсэн биш гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ хоёр хэл биш учраас магадгүй тэр 12 жилийн он тоолол бол ойрогт орондоос үүссэн байх магадaltaй гэдэг таамаглал бас яваад байгаа. Ер нь өнөөдөр бол дандаа ийм ингээд хариултыг ингээд танд үлдээсэн те ингээд сонсогч нартай үлдээсэн нэг зүйл ингээд яриа явчихаа. За тэгээд мэдээж хүннүү улсын үеэс эхлээд энэ төрийн гарамгаа зүтгэлтэнгүү тодорч гарч иж байгаа. За энэ гарамгаа зүтгэлтэн бол те одоо улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, бэхжүүлэх те төрт ёсны одоо юм амьд бэлэгдэл болж байгаа байхгүй. За энэ амьд бэлэгдэл гэдэг зүйл маань бол модон шанья. Тийм багс модон шанья. За тэгэхээр энэ бол нэг том дүр хэрэгтэй байгаад гэсэн үг шүү дээ. Дүр байна. Энэ нь өөрөө модон шанья мөн байсан гэдэг зүйл ярьж байгаа. За тэгээ модон шаньюгийн томгийг бол манайхан бол бүгд маш сайн мэдж байгаа. Тэгээ өмнө сонсогч нар маань бол бүр сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ дэр бол зөв тэр нөө дууц сумны томог те гэх мэтлэнгээр эсвэл одоо нэг модон шанья дөнгөж хүнүүгийн хаан ширээнд суудсан байж ахта те Дунхай аймгийн Илч Ирэн гута тэр морио хатнаа үг гэд энэ бүх зүйлийг хэлээд байдаг. Эний хамгийн цаад утга санаа нь юу вэ гэхэлэр газар болвол ер нь төрийн үндэс юм а гэдэг зүйлийг л хамгийн сайн манай Монголын хамгийн анхны төр тулсын үеэс ахуулаад газар бол төрийн үндэс гэдэг зүйлийг ярьсан байгаа. Тэгэхээр эндээс бас нэг хөөж болох зүйл байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр хүннүү гүрэн үүсэн байгууллагатнаас хоошоогоо ер нь төр тусуудын хэмжээнд газрыг хизээч өмчлүүлдэг байсан байгаа байхгүй. Өмчлүүлдэг вэ? Тий, өмчлүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Газар бол төрийн өмч. Газар бол бүх газар бол хааны мэдэл байх хэвээр. Хаан харин тэр ноёдуудтай тий ингээс соёргосон газруудтай байх хэвээр. За тэгээд нөө зүүн сэцэн ван, баруун сэцэн ван гэдэг ч юм уу тэр гүлийн ван эдгээрүүд нь тэгээ өөрийн гэсэнгээр газрууд нь болохоор хаанаас соёргосон газар байдаг. Тэрийг хизээч хурааж авч болно гэсэн үг байхгүй. Тий, тэр албан тушаалтанд тохирсон гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ хүнүүгийн талаар бол хамгийн анхны одоо ингээд социализм үед те 1980 онд бол монголчуудын эртний үг гэдэг Гүнжин Сүхбаатар хаан хийсэн судалгааны бүтээл байгаа шүү дээ. Нэгэн сэдвүүд бүтээл те. За энэ дэр бол Монголын төрт ёсны уламжлалаар бол газар бол хувийн өмчөд байгаагүй гэдэг зүйлийг маш сайн хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ бас нөгөө ямар зүгээр азаарч биш те. Ямар сайндаа тэр
газар хөдлөлтийн идэвхтэй бүс ч гэдэг юм уу, эсвэл далайтай оронд ч гэдэг юм уу, эсвэл ийшээ хоошоо Сибирийн тэр хахир хүүтэн ч гэдэг юм уу, эсвэл баруун тишээ тэр шороотой сүлтэй газлууч гэдэг юм уу. Ийшээ биш. Явсаар хагаад яг энэ Аз твийн цээжин дээр ирж байгаа шүү дээ. Нүдэлчин. Тэгээ эрэхтэй энэ цээжин дээр ирээ байрлана. Энд хуурай уур амьсгалтай дөрвөн үлэл солигддог. Одоо нэг уур амьсгалын хувьд өөрчлөлттэй ингээл солигдож идэг эрс тис. Тэнд нөгөө мал нь ингээд одоо байгаад тэр 5 хушуун мал нь тэндээ юм улам юм одоо шалгараад те улам юм болно. Тэгэл нөгөө нэг адууны шандас даах тэр нөгөө нэг одоо хүүтэн daardгуу эсвэл хол замыг туулдаг ч юм уу ингээд бас нэг хувьслын юмуд явагдаж байгаа шүү дээ. Монгол яг тийм шүү дээ. Тийм. Ер нь бол яг энэ байна. Тэр газрын сонголт нь хүртэл те. Одоо тэгээд бас энэ бүх зүйлээр чинь яг л тийм ингээд төсвөр төвчээр гэдэг зүйлүүд яваад байна л да. Зөв яг хүнүүгийн түүхийг ингээд дотор ингээд бодоод үзчихэ. Нийтийн тооллын өмнөх 300-аас 3-р зуунаас 2-р зууны хооронд бол хүнүүгийн хүчирхчллийн зүйл 100 баггүй. Бас дээрэс нь тэмцлийн 100 баггүй тий. Тусгаар тогтнол ер нь бол ингээд тэмцсэн шүү дээ. За тэгээд нийтийн тооллын өмнөх 2-оос 1-р зууныг бодоод үзье. Энийг бол тэмцлийн түүх гэж хэлж байна. Тий. Өмнөх нь хүчирхчллийн түүх, дараагийнх нь тэмцлийн түүх. Харин нийтийн тооллын одоо өмнөх 1-р зуунаас нийтийн тооллын 1-р зуун ба шүү дээ. Өмнөх 1-р зуунаас 1-р зуун гэсэн үг шүү. За энэ бол нөгөө нааша цаг нойртод шүү дээ. Энэ бол одоо нөгөө тусгаар тогтнолоо хамгаалах тий одоо ингээд хамгаалах өөрийнхөө одоо ингээд байх оршин тогтнох үгүйгээ шийдэх ийм зам байгаа байхгүй. Тэгэхээр 100-аар ерөөс ингээд англиад үзэх юм бол нэг бол хүчирхлийн 100, нэг бол тэмцлийн 100, нэг бол амьд үлдэх гэсэн тий ийм нэг 100 бошд хувираад байгаа байхгүй. Энэ нь өөрөө цаагаараа ямар учиртай юм бэ гэхэлэр хан улсын бодлоготой амар холбоотой байгаа байхгүй. Хан улс бол хамгийн анханасаа эхлээл Либон хаанасаа эхлээл ер нь яаж модууныг аргалах уу, яаж хүнүүн нарыг аргалах уу гэдэг зүйлийг л ингээд төрийн ингээд нэг бодлоготой хэрэгжүүлээд эхэлж байгаа шүү дээ. Байнгын довтлоод байсан учраас Либон ч өөрийнхөө зин гэдэг төгшмөлтэйг хилэлцээд одоо яах вэ хэлсэн чинь та одоо модуун шанууд те огноо гэж байгаа байхгүй. За эн чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхэлэр мэдээж ирээдүйд тэр нөгөө тэр хоёрын дундаас гарсан хүүхдийг нь шанив суулгана. Тэр шанив бол таны зээ байна. Зээ одоо өвөөтөөгөө тэмцэлдэг, зээ өвөөгийнхээ хэмжээнд хүрэх одоо тий шанивг харсан уу одоо хаан тэг хүнүүгийн хаан гэж харсан уу гэдэг ч юм уу ийм зүйл ярьж байгаа байхгүй. За мэдээж ингээд гүнжээ өгсөн. Тэгээ эхний гүнж бол ордны гүнж биш нэг төшмөлийн гүнж гэдэг ч юм уу. За иймэрхүү юм явлаа. За ингээд авлаа. Авсан. Энэ нь ингээд цаашаага явсаар хагаад одоо чивдэрийн сая энэний өмнөх дугаар дээр ярьжсэн өмнөд хүнүүгийн нөгөө нэг Лю Юан тий энэ нөгөө овг болж задрах модон шанигын Силиантын овгийг авах уу эсвэл хан улсын Лио овгийг авах уу гэдэг ийм сонголтын дотор одоо хүнүүгийн удам дотор тэг ингээд явах энэ нь өөрөө бас нэг маш буруу шийдвэр байсныг тэр төрийн тэр амар том зөвлөгч нь хэдэн зуун жилийн дараах юмыг хараад зөвлөж байгаа хэвээр тий айхтар зүйл тий ер нь бол нөгөө нэг тэр чинь гэдэг нөгөө нэг юу хийж байгаа л да модон шаниг та гүнжээ өгөхээр модон шаниг юу гэж бодох вэ гэхэлэр хан улсын гүнжийг дагаад маш олон бэлэг сэлтэрнэ гэж бодноо. Тэгээ таны охиныг дуртай явна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ та дараа нь яах вэ гэхээр жил тутамдаа уйлралт гэж байгаа байхгүй. Илбэг байдаг. Жишээ намар юу илбэг байх вэ? Тариа будаа илбэг байна шүү дээ. Тэгэхээр маш их тариа будаа ингээд бэлэглээд явчихаа. Дараа нь маш уран цэцэн үхтэй хүнийг хажууд нь очиж чихэнд нь ингэж хонх уяал ингээд нэг сайхан ингээд нөгөө манай тал руугаа уруул гэдэг ч юм ийм зүйл яриад байгаа байхгүй. Тэгээ ер нь бол нэг ийм зүйл яваад байна. Дараа нь бол бас нэг зүйл байгаа. Энэ нь болохоор Зими гэж байгаа байхгүй. За Зими гэдэг нь юу гэсэн үг вэ гэхэлэр эртний хятад байна шүү дээ. Хөр хорхоо навч идэхтэй адил гэж байгаа заяа. Хөр хорхоо навч идэхтэй адил хөршийнхээ нутгийг идэх гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхэлэр энэ арга хэрэгжилж гэсэн үг. Маш айжмар гэсэн үг байхгүй. За тэгээд айжмар газар нутгаа идэх гэдэг шүү дээ. Гисэн хэдий боловч маш урт удаан хугацаанд хүмүүнээр өөрөөсөө хэд дахин илүү хүн амтай, хэд дахин илүү хүчрхэг цэрэг айрамтай гэдэг юм уу тий. За ийм одоо цэргийн эсрэг цагаан хэрмээр хилээ хязгаарлаж чадсан л байгаа. Тэг чадсан тий. За тэр Зими гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр бэлэгдэн хазаарлах гэж байгаа байхгүй бэлэгдэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хятадын хаанаас харь улс орны эздэд заяа бэлэг заримдаа алба барих буюу цол шагнах замаар биедээ татгаргыг хэлж байгаа. Үүнийг одоо Хятадын түүхчтэй одоо Зи гэдэг хүн болвол нийтийн тооллын өмнөх 200-аас 169 онд гэж байгаа байхгүй. Хан улсын тэр Хуандидаа илтгэжсэн байгаа. За энэ тэр хэлэлтэд ингэж хэлсэн байгаа байхгүй. Хүнүү нарыг уруулахын тулд хэнцэр хувцас одоо гой тансаг тэрэг гэж байгаа байхгүй. Бэлэглэх хэрэгтэй. Тэдний дурыг нь уруулахын тулд сайхан хооллох хэрэгтэй. Тэдний сонрыг нь уруулахын тулд хөгжим эхнэр өгөх хэрэгтэй. Тэдний хүслийг нь уруулахын тулд сайхан байшин, орон сууц,
татвар эмс өгөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэд дагаж ирвэл ухааныг нь уруулахын тулд хаан өөрөө тэднийг дарс хоолоор дайлах хэрэгтэй. Энэ бол 5 өрх гих чинь билээ гэж байгаа байхгүй. Наад үйл явдлууд ч харин бүгд сүүлч гэсэн явагдсан байгааз тий. Яг одоо ч ингэ явагддаг үйл явдал гэсэн үг байхгүй. Манш гүрэн дээр ихэд тий. Ингээл ноёдыг ингээл мөнгөөр тэтгээл ингээл сүүлдээ бүр цол авахын төлөө хүртэл ингээл нөгөө нэг үндсэн уугуул нутаг юм мартаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол яг энийг бол яг энэ одоо 5 өрх гэдэг зүйлийг бол Эртний хятадын тий хаан улсынх нь бол бүхий цаг үед ашиглаж исэн байгаа байхгүй. Энэ нь хизээ хаана үр дүнгээ өгсөн бэ гэхлээр нөө ах トゥ шанью нарын үед тий Хуханы шанью, Жижи шаньюг үед за энэс ахаа 100 жилийн дараа тий үйл явдал Хуханы шанью буцаад одоо нутагтаа ирсэн шүү дээ. За тэгвэл дахиад 100 жилийн дараа буюу нийтийн тооллын 48 онд хүннүү 2 хуваагдсан. За энэ үед бол би шанью гэдэг шанью тий өөрийгөө 2 дугаар Хуханы гэд ингээд хүннүү өмнөд хүннүү хан усад дагаар орсон. Эннийхээ оронд асар олон бэлэг өгсөн. Гэхдээ энэ бэлэг бол үнгүй байгаагүй. Юу вэ гэхлээр өмнөд хүннүү хан хүн тэгээ умард хүннүү хоёр хоорондоо дайсагналцж эхэлсэн. Энэ нь бол угаасаа хан улсын бодож исэн зүйл буюу өөр хооронд нь өрсөлдүүлэх арга юм аа гэдэг зүйлийг те. Яалчгүй өөртөө замд нь яваад орчиж байгаа. Ийм үйл явдал болчихж байгаа байхгүй. Тэгэл тэр умард хүннүүгийн урдаас ерөөсөө өмнөд хүннүүг нь л тавьчих шүү дээ. Ах トゥ усыг хооронд нь алцуулчих шүү дээ. Тэгэл хойно хараа сууч тий. Тэгэхээр одоо энэ бүх зүйлийг ингээд буцаад бодоод үзье л да тий. Бодоод үзэнгүүт ер нь сүүлийн үеийн судалгаанаас ингээд үзэх юм бол яг нийтийн тооллын 93 онд хүннүү умард хүннүү мөксөн гэж үздэг тий. Гэтэл энэ нь бол цаашаага ингээд цаг хугацааны хувьд бол бас яваад байна. Умард хүннүүгийн хамгийн сүүлийн шаньюу бол 23 онд тий. Одоо ингээд юу яасан юм байна. 23 онд 123 онд тий хүртэл ингээд байсан юм байна гэдэг энэ зүйлийг яриад байгаа. За тэгэхээр энэ яг хүннүү яг хизээ мөксөн бэ те гэдэг цаг хугацааны үед умард хүннүү шүү. Цаг хугацааны үед ингээд агүй асуудалтай болж байгаа. За тэгээ мэдээж хүннүү улсыг ихэнх хүн ам хайцсан бэ гэдэг зүйл ярина те. Хоёул одоо нөгөө нэг яг тусгайлан сэдвэр ярьсан шүү дээ. Одоо ингээд хамгийн анх нь зандах бид ингээд ярьж байхдаа ингээд хүннүүгийн хүчирхэлтийн үе те. Тэгэл ээжишээ шаньиг үе гэл ингээд ярьж исэн бол дараа нөгөө нэг Европ твгээл ингээд арай өөр түүх рүү яваад орчиж байгаа. За тэгэн гутаа хоёлаа ахаал дараа нэг өмнөд хүннүүгийн түүх гээд ингээд яриад байгаа. Тэгэхээр хүннүү хаашаа юм бэ? 3 ингээд дөрөв салаад альсвал хятад ууссан юм уу? Нэг иймэрхүү ингээд хүн сонсоход нэг иймэрхүү болчиход байгаа байхгүй. Харин би яг тэгж ойлгож юм уу гэж яриад байгаа байхгүй. Одоо уугуул нутаг дээр үлдсэн хүннүүчүүд үлдээд баг хагсан те баруун жишээ яваад тэгээд тэндээ уусаад байхгүй болчлоо. Нөгөө нэг үлдсэн байсан уугуулаас ч 2 хуваагдаад өмнөд нь оршихоо орчлоо. Яг уугуул нутаг дээр үлдсэн тэр умард хүннүүчүүд айгүй баг хүн амтай юм шиг санагдаад тэнд баг хүн үлдсэн юм үгүй. Тэгээд дайн явагдаад тэн чинь бас эргээд тойроод нөгөө нэг Сямби эдэр гэдэг улсууд чинь бас гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө яг нөгөө Сямбигийн бүрэлдэхүүнд бол те хүннүүгийн 100 мянган өрх буюу 500-аас 600 мянган хүн баггүй орсон гэж байгаа байхгүй. Тэгээд эдгээр дараа нөгөө нэг мэдээж нүүдэлчдийн хувьд бол хүн гэдэг бол маш хэрэгтэй зүйл байхгүй. Тэгэхээр Сямби гэдэг туган дор л яваад байгаа юм. Сямби гэдэг туган дор явж байгаа, Жужаан гэдэг те одоо ингээл бол төрийн туган дор явж байгаа. Гэхдээ тэр дотор чинь нөгөө нэг хүннүүгийн тэр хуяан гэдэг овог, эсвэл хүннүүгийн тэр бусад овог аймагуд бас хүчрэх хүчтэй байсан гэдгийг бас харуулдаг байгаа байхгүй. Энд чинь зүгээр л ингээд 3 талд болоод байгаа өөр түүхүүд байгаа байхгүй. Гэтэл яг л уугуул Монгол нутгаас сахиж үлдсэн хүннүү нарын үр удам болвол дараа нь Сямбигийн дараа ер нь л Монгол нутагт оршин тогтносон эртний те улсуудын бүрэлдэхүүн л явсаар байгаа л 13 дугаар зуунд хурж ирж байгаа энэ үйл явц болж байгаа байхгүй. Харин тий. Одоо ингээд зүгээр саяхны жишээ бодъё л да хэдүүлээ. Нэг 40 эдэн гэдэг юм уу, нэг 30 эдэн хавцаа. Хүн амын тооллогын одоо зарим нэг тоонууд нэг юм энэ тэнд бичгдэд үлдсэн байдаг шүү дээ. Тэр тоон дээр нэг 700 мянга тий сая хүрдгүү шүү дээ 40 эдэн 30 эдэн үед чи тий. 1918 оны Майнскигийн хүн амын тооллого гэж байгаа. Тэр Майнскигийн хүн амын тооллого дээр Монгол нутагт 647 мянган хүн ам. 647 мянган хүн амын 100 мянган лам. Тий. Тэгэхээр харин 647 мянга гэхээр чинь тэр умард хүннүүд бас хүн байж шүү дээ. Хятадууд бас маш олон байсан байгаа. Бараг 100 мянга орчим гэж байгаа. 5 мянга Орос гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бас маш цөөхөн. Бараг саяны тэр Сямбигийн хэмжээний хүн ам байгаа шүү дээ. Тийм, саяхны тоо шүү дээ энэ чинь. Тэгээ ингээд нэг өсдгөө. Яг тэр бол нөгөө манжин хэрэгшээлд орох чинь Монгол маш олон боторсон, тарсан тий. Олон нөлөө бас байгаа л да. Ийм зүйлүүд байгаад байна. За тэгэхээр хүннүү бол саяны яг ингээд энэ үйл явдлыг маш сайн ойлгоороо. Тэнд ингээд яг хүннүүгийн түүх өөрөө айгүй асар том тал тийшээ ингээд өрөө цацсан гэх юм уу тий. Түүх нь өөрөө том учраас л энэ бүгдийг ярьсан. А гэхдээ яг үндсэн Монгол нутагтаа байсан түүх бол төр тулсын түүхийн цааш дараагийн үргэлжлэл нь Сямби, Жужаан тий ингэж явах юм шүү гэдгийг хэлэхгүй болохгүй байна. За тэгээд яг умард хүннүү бол 93 он гээл те зарим нь одоо ингээ 123 он гэдэг ч юм ингээ мөксөн гэд яриад байдаг. За гэтэл хүннүү гэдэг нэр
ялангуяа эртний хятадын сурвалжууд яг ингээд албан ёсоор тэмдэглэгдэж явж исэн зүйл нь болохоор өмнөд түмнэг нэг Лю Ян тэдний одоо удам те ингээд хоёулаа харгислал гэл ингээд тэмцэл гэл энэ сэдвүүдээр нэлээд сайн ярьчихсан байгаа те. Гэтэл 3-р зуун 4-р зуун те 5-р зууныг хүртэл хуу нарын тухай гарч л байсан байгаа байхгүй. Тийм гарч л байсан. Тэгэхээр 5-р зуун хүртэл явсан байх магадaltaй болж байгаа. Дээрээс нь бас Европт яасан бэ? Бас л нөгөө Атила хааны хүү Тенгизис гэл те. Тэр чинь хамгийн сүүлд одоо ингээд Ром руу товтлоод өөрөө одоо ингээд нас орсон те ялагдаад нас орсон гэдэг ч юм уу. Инээс хойшоогоо хүннүү нарын тухай гарсангүй гэж итэл ахаал 5-6 дугаар зууны үед те эртний одоо тэр нэг Грек Ромын үед хүннүү цэрэг ингээд те дайнд ингээд хөлсөөр авч яваад тэгсэн чинь тэр хоёр нөгөө нэг далаа дээр зав дээр явж байгаад ингээд нэг арх уугаад маргааш нь цааздулсан гэдэг тийм баримт бас ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүннүү гэдэг нэр ингээд дотроо ингээд бүдгээр бүдэрсэн ч гэсэн 5-р зуун хүртэл явсан байгаа юм. Бас дээрэс нь одоо нэг энэтхийн хойд нутгаар Евталитийн цагаан хүннүүнэр гэж байгуулагдсан шүү дээ. Эднэрийн ч гэсэн түүх бас нэг 4-5-р зуун хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 5-р зуун хүртэл бас л явсан. Гэхдээ энэ нь бол огт арилаад алга болсон гэсэн зүйл биш байхгүй. Энэ бол дараагийн төр тулсын түүхэнд ингээд яваадсан газруулгынхаа төр тулсынхаа одоо хүн амын бүрэлдэхүүн болон тэр нөгөө дараагийнх нь сэргэн мандлын үед нь оролцоод явчихж байгаа шүү дээ. За одоо нэг чухал юм ярина. За энэ чухал зүйл бол мэдээж хүн ер нь бол мэдгүй юм ярихгүйсэн дээрээдэг. Тийм ч учраас би нэг хүннүүгийн генетикийн асуудал те угсаа гаргалын асуудал те энэ бол өөрөө бол яг бүрэн шийдэгдсэн зүйл биш аахгүй юу? Бүрэн шийдэгдсэн зүйл биш. Тийм учраас би ярихгүй байгаа юм. Шалтгаан нь юу вэ гэхлээр нийт ингээд эрдэмтдийн ингээд гаргаад ирсэн судалгаа бол ингээд те нэг талдаа гараагүй байгаа байхгүй. Тийм болохоор үгүй хүннүүнэр монголчууд юм аа, үгүй хүннүүнэр тургууд юм аа, үгүй хүннүүнэр чинь одоо хятад юм аа гэдэг чинь утгагүй асуудал болчихж байгаа байхгүй. Ахаад нэг юм бодоод үзэх хэрэгтэй. Хүннүү гэдэг болвол те Монгол, Түрэг одоо те энэ одоо үндэс угсаатнууд ингээд магадгүй эндээс салбарлан гарсан байх магадлал өндөртэй байхгүй. Яагаад вэ гэхээр ер нь хүннүүгийн угсаа гарлын талаар 3 том таамаглал байдаг. За энэ 3 том таамаглалын ер нь айлч газраас те хаанаас ч харсан ер нь Монгол гэдэг таамаглал нь бол номер 1-т нь явж байгаа юм. За энэ юу вэ гэхээр ер нь бол монголчуудтай холбоотой гэдэг зүйл явж шүү дээ. Тэгэхээр энэ сүүлийн үеийн генетикийн судалгаа те хүннүүгийн зарим генетик ер нь монголчууд болон Сибирийн зарим угсаатнуудтай ойролцоо байгааг тогтоосон гэж байгаа байхгүй. За энэ нь бол хүннүүгийн зарим бүлэг те одоо яг чиний саяны ярьснаар Монголын тал нутагт үлдэж орчин үеийн монголчуудын угсаа гарвалд хувь нэмрээ оруулсан зүйл бол яахын аргагүй мөн. Тэр бүх хил маш томор орсон нүн байхгүй. Тэгээ би нөгөө яриад байгаа нь археологийн туршлагууд нь хаана гадаг юм. Тэ 90 орчим хувь нь Монголд байна. Хүннүүгийн одоо тэр одоо антропологчдын хийсэн те Монголын төрхтэй одоо ингэж яриад байгаа те Монгол төрхтэй судалгааны үр дүнгууд гарч ийн те эн чинь бас ингээ Монголд мөргөд байна. Дээрээс нь зан заншлууд байгаад байна. Наранд мөргөж ийн, тэнгэрт мөргөж ийн, саранд мөргөж ийн те гал дахиж шүтэж ийн, бөө мөргөл шүтэж ийн, ахуй амьдрал байна. Энэ бүх зүйлүүд нь монголчуудаа ойрхон байна. Тэгэхээр ер нь бол судалгаа бол Монгол тал руугаа гэдэг нь бол нэлээ их байгаа. Гэхдээ шууд бүх эрдэмтэд гэдэг ч юм те хүнүүчүүд бол монголчууд бусд нь бол хинч биш гэдэг ч юм уу ийм зүйл байхгүй байхгүй. Харин тийм ээ. Энэ хүннүүчүүдийн өөрсдийнх нь үзүүлсэн нөлөөлөл нь амар том байхгүй те. Тэгээ одоо нэг хоошоогоо ямар ч улсуудын эхлэл суурийг тавьчихсан юм билээ. Тэр чинь Европ руу дайнд явж байгаа. Европ дайнд биш зүгээр. Европ руу тэр дөрвсөн хүннүүчүүд ихэд л Европыг бол тэр жигт нь өөрчилсөн шүү дээ. Тэр ертөнцийг тэр жигт нь өөрчилсөн шүү дээ. Тэгээ одоо хоёр дахь нь одоо наач нь аахгүй. Хоёр дахь нь болохоор яг ингээ бүр одоо 2025 оны те ингээд яг ингээ Европын эрдэмтдийн тэмдэглэснээр одоо ингээд судалгаа гаргаж байгаа байхгүй. Хүнүүгийн зарим одоо элит бүлгүүд гэж байгаа шүү. Яг тэр одоо баруун зүг рүү Европ руу Атилагийн элит бүлгүүд те. Европ руу нүүж тентхийн хүнүүчүүдийн те Атилагийн удирдлагын доор орсон. Тэгэхээр энэ бол шинжилгээгээр бол хүнүүгийн удамшлын нэг хэсэг нь бол Европт хүрсэнийг бол давхар баталж харуулж байгаа. Энэ бол тодорхой зүйл те. За ийм зүйл байгаад байна. За 3 дугаарт энэ бол мэдээж маш олон янзаар яриад байдаг. За тэгээ энэ талын бүр ингээд судалгаанууд бүр илүүч бас байгаад байдаг. Маш олон эрдэмтэд ер нь бол хүннүүг бол түрэг гаралтай гэж яриад байдаг. За түрэг гаралтай тий түргээс гаралтай гэдэг ч юм. Түргүүд бол одоо хүннүүгийн угсаа гарал гэдэг ч юм уу. За тэгэхээр зарим төвчд бол хүннүү нарыг тий түрэг угсаатнуудын өвөг дээц гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ хүннүүгийн зарим зан заншил, хилний онцлог гэдэг ч юм уу тий энэ түрэг хилтэй ард түмнүүдтэй ер нь төстэй байдаг гэдэг юм судалгааны үр дүнгууд байгаад байдаг. За энэ бол мэдээж бас эрдэмтдийн судалгааны үр дүн байхгүй юу? Тэрнээс ч маратын үг биш аахгүй. За тэгүн гут ч одоо нөгөө хүмүүс чинь тийм ингээд өөрөөр ингээ хүлээж авах. Хүн ер нь бол нэг өөртөө таалагдсан зүйлээ сонсохыг хүсэж идэм билээ л итгэхийг хүсэж идэм билээ л дээ. Гэхдээ түүх бол ингээ бодит судалгааны үр дүнгууд дээр явах хэрэгтэй аахгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр би яг юу хэлэх гээд байна гэхээр хүннүү бол тийм яг саяны төр маш олон том өрөө цацсан. Энэ хүннүүгийн дотроос Монгол гэдэг ч юм уу тийм Түрэг эсвэл одоо тэр Уйгур гэдэг ч юм уу тийм ийм үндэстэн угсаатнууд гарсан байхыг үгүйсэх гарахгүй байхгүй. За
бас нэг зүйлүүд байгаа. Энэ нь болохоор бас арай л нэг жижигхэн гэх юм уу та. Хятадын хойд хэсэгт одоо ингээ байгуулагдсан улс орнууд байгаа шүү дээ, тий. За энэ улсууд бол мэдээж хүннүгийн өр удам. Хоёул өмнөд хүннүгийнх нь Ливиан гэл ингээл яваадсан, тий. Тэгэхээр тэр чинь өмнөд хүннүгийн хан улс, эсвэл тэр Жаон улс, Хелиан улс гэл ингээл улсууд байгуулагдаад яваадсан шүү дээ. Нөгөө нүүдэлчдийн байгуулсан 16 улс гэж яваад байгаа шүү дээ. Энэ дотор чинь бас хүннүгийн 4-5 улс яваад байгаа байхгүй. За тэгэхээр Хятадын хойд нутгаар байсан хүннүгийн өр удмууд одоо бол мэдээж тэндээ ингээ уусаад тий ингээд тэндээ одоо ингээд яг ямархуу байдалтай байгааг нь ч бас би мэдэхгүй хэлэх аргагүй тий ийм байгаад байгаа байхгүй. За тэгтээ хамгийн чухал нь хүннүгийн өр удам бол тэр Сиамби, Тобо, Моюун тий эртний тэр Жужаан улс, Хятан гүрэн тий энэ бүх зүйлүүдтэй ингээд холбоотой л болоо явж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр нэг Хятан гүрний хаан гэж байгаа байхгүй нөө хангаа нуруунаас их ирээд нөгөө нэг тэр хангаа нурууг зөөхлгөх юм тушаал өгсөн гэж байгаа байхгүй. Тэгэхдээ яасан бэ гэхээр сүннүүгийн нутгаар оцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үг ч гэсэн ингээл яваад байгаа л ийм үйл явд байгаа. Гэтэ энэ бол нөгөө нэг зэрлэг бүдүүлэг гэдэг үгээр ингээ явж иж бас магадгүй те. Гэхдээ л хүннүгийн уруудан бодвол яалчгүй л одоогийн монголчуудтай гарцаа байхгүй холбоотой байгаа байхгүй. Ер нь бодоод ирсэн ер нь л газар нутаг юм биш үү тий. Тэгээд ер нь бол яг өнөөдөр бол те хүннүү гэдэг болвол ерөөсөө хүчрхэг эзэнт гүрэн байсан. Хүннүү бол монголчуудын өвөг дээдэс байсан те. За хүннүү гэдэг түүх бол те хүннүүгийн түүх гэдэг бол монголчуудад бол өнгөрсөн үеийн мартагдсан те одоо мөхсөн гүрний түүх биш юм аа. Энэ бол монголчуудын те эртний төр тулсын түүх юм аа. Ийм төр тулсын түүх учраас те ганаатаага те од мөндртэйгөө од мөндрийнх маань бүгдээрээ сайхан нийлээд 63 дугаар гэдэг бол би бол үнэхээр дотроо бол маш их баяртай байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхэлэр би яг хоо энэ хүннүгийн түүх гэдэг нэвтрүүлгийг эхлэх гэж байхдаа би угаасаа л те за би хүннүгийн түүх ингээд ярина гэдэг нь тодорхойлчлоо. Тэгж бодож байхдаа л хүннүгийн түүх гэдэг ер нь яг YouTube дээр хичнээн подкастууд байдгийн, хичнээн судалгааны бүтээлүүд байдгийн гэдгийг маш сайн үзэж байгаа байхгүй. Хүннүгийн түүх чинь өөрөө асар том баялаг түүхтэй шүү дээ. Энийг те бид мэдэх ёстой байхгүй юу гэдээ ингэж бодож ирсэн маань яг л өнөөдөр ганаатаага те хүний хүсэл мөрөөдөл биелдэг гэдэгтэй адилхан зандаа ахтаага, ганаатаага те ингээд яг ингээд 63 дугаарт те 40-45 минутын хугацаанд тэг ингээд цаг хугацаагаар бодоод үзвэл те мэдээж энэ бол амаргүй даваа байсан. Гэхдээ маш сайхан ад жаргалтайгаар хүннүгийн түүхийн төгсгөл хэсэг те тэгээд мэдээж зарим чадахгүй зүйл буюу хүннүгийн угсаагаар бол те генетикийн судалгаа энэ бүхнийг бол яг уу ярих нь ярьсан. Гэхдээ тийм дэлгэрэнгүй маягаар те эцсийн байдлаар судалгаа гараагүй мэдээж энэ ч нэг амар том дэлхийн нийтийн маргааны хэмжээнд очдог те ийм сэдвүүдээс бол мэдээж хүн мэдэхгүй юм ярихгүй байх шиг тэнэг асуудал байхгүй байгаамаа. За тэгээд 63 дугаарын ард гарсан Ганада маш их баярлаа. За тэгээд миний надад баярлах ч байх те тэгээд ер нь бол тийм богинохон хугацаанд ингээд ерөнхий үгээр ингэж хэлдэг те ерөн зүгээр модон шань хүн гүрнийг байгуулсан аавыгаа алаад те ингэсэн гэдэг л ийм ойлголттой тэгээд ер нь бол нэг ийм гүрэн байгуулаа те дайддаг байсан инээ тэрэ тэгээд одоо ялж ийсэн тэр газрыг өгөхгүйгээ дайдсан байсан ер нь энээс хитэрдэггүй байлаа шүү дээ нэг жил гарангийн өмнөх одоо миний болон завар дийлэх монголчуудын маань хүннүүгийн талаар ойлголт харин одоо бол хүннүү гэд ярихад те бид нар боссон тойн, унсан тойн, алдсан тойн, те онсон тойн, задарсан тойн тэгээд очоод тэнд мандсан тойн юутай гэдэг бүгднгийн мэддэг болж байгаа юм. Тэгээд энийг бол хийн гэдэг чинь мэдээж нөгөө хөдөлж байгаа хүнээ хийж байгаа хүнээс бол маш их нөгөө нэг өвдөлтийг шаардна. Тэгээд тэр болгоныг дааж тэгээд биднэрт энэ 60 гаруй дугаарыг хөргөж хийж өгсөн. Танд одоо талархаад ханшиг байна. Үнэхээр баярлалаа л гэж хэлээд та тий. За баярлалаа. За тэгээд би нэг өвдөлт бол авсангүй байсан. Жаргаж л хийлээ дээ энэ ажлуудыг. Ер нь сүүлд нөгөө нэг ингэж хэлсэн штэ. Аяг одоо монголчууд маань хамгийн энгийн мэдэх юм гэдэг шүү дээ тий. Сэтэрхийн аяганд манай монголчууд цай уудгүй гэдэг. Энийг одоо хинж захиад бичээд үлдээсэн. Энэ нүүдэл чин соёлд чин бичиж үлдээдэг, тэмдэглэдэг, тэрийг хадгалаа дараатай уламжлуулдаг тийм юм байхгүй шүү дээ. Амнаас ам дамждаг. Гэтэл бид нар 2000 жилийн өмнөх түүхийг ярьж байлаа. 2000 одоо гаруй жилийн өмнөх түүхийг ярьлаа. Тэн дээр ч гэсэндээ те одоо эзэн нь өнгөрсөн те хүний одоо аягыг нь хагалж, сэтэлж ингэж хамтд нь оршуулдаг байсан. Бид нар 2000 жил энийг тэгээд ирсэн байхгүй. Тэгэхээр та хиний удам, хиний үргэлжлэл гэдэг нь ингээл батлагчиж байгаа байхгүй тий. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Маш их сэтгэл хөдлөсөн гоё дугаар байлаа. За энэ хүн нэвтрүүлгээ маань
Эвент тэтгэгчээр бол хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Novanes Town House хотны хамт олон маань оролцлоо. Та энэхүү дугаарыг NTV телевизээр болон Одон өндөр радио 83.3 107 хослолгоноор хүлээн аван сонслоо. Энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид хүнд бэлтгэн өргөлээ. Баярлалаа. За баярлалаа.